Хоёрдугаар бурхан хэмээн алдарсан богд занхавал усан давгламын товч намтрыг та бүхэнд танилцуулъя. Хоёрдугаар бурхан хэмээн алдарсан богд занхавал их Иоанниусын үед төвдийн амдонуудын сонгины ам хэмээх газар эцэг дарахч луй өмгэ их шинса ачой нарын хөө болон 6 дугаар жарганы улагчин дахиад жил 1357 дугаар оны өвлийн ихэнх сарын шөнийн 25-нд мэндэлжээ. Уран зүдэртэд нь гармаба аралбидэржламд шаваруулан гэнэн сэгэл хүртээж 7 сүдэртэд зорж дондууринчин ламаас барамааровчин сахил хүртэн ховроо болжээ. 16 насны сүдэртэ шаахж ил үе зангийн зүгтэ залраад деважин хийд тэргүүдэн сууж эрен даавалам яндан жамцлам яван лам тэргүүднээс олон зүйл судрын аймгийн номуудыг сонсон судлаж чүмбүлам чойжи боловалам тэргүүтэ олон багшаас тарны ёсны гүн гүнзгий номуудын дамжлага олцыг хүртэж 24 сүдэртэд чөлтөмөринчин ламаас гэлэн сахил хүртэн үе зөмөжийн нартан сампу деважин зитэн сажа жоромлон олхоч ойлон зэрэг алдарт хийдүүдээр гүн ухааны номын дамжаа барьж хэслэг хийж байла. 31 сүдэртэд сал гүнтэн дэгт заларч байхдаа бэлэг барамтын алдарт бүтээл серприн номон төрөвж эхлээд 32 сүдэртэд деважин хийдэд дүүргэсэн байдаг. 45 сүдэртэд гадамбын алдарт радин хийдэд нэгэн бодгалын 3 төрөлхтний мөрөөр хөтлөн гэгэрэлд хүргэх арга замуудыг дэрэнгүй айлдсан ламрын чингмүү зохиолон төрөвсөн байна. Энэ нь их бодмөрийн зэрэг зохиол юм. 49 сүдэртэд одоогийн төвдийн Сера хийдэн ойролцоо Сера чойдын судрын өсний сургаал бүхний шим Данайлагшид Нэмбүү хэмээх алдарт бүтээлийн төрөвжээ. 50 сүдэртэйдэн агатарнын авал орхил бүхнийг тодруулан айлдаж аграм чимүү хэмээх алдарт бүтээлийн төрөвсөн байдаг юм. 53 сүдэртэйдээ ласингийн хөрөөлийг эхлэн байгуулад гандан хийд бурхан шүтэн бүтээх хурал сургууль тогтоох тэргүүтэн шашин амтны тусыг агуу ихээр зохиолоо. 59 сүдэртэйдээ таринын гүн егүүзрийн алдарт бүтээл сандын зарчуудын тайлбар Дилба Шивара хэмээх номон төрөвж байжээ. Дилба Шивара гэж сандын зарчуудын 18 бүлгийн тайлбар савжид дүйдэн дансалжи чан таажд нүгүү хэмээх 3 номыг төрөвж сандын зарчуудын нэм 4 номыг нийлүүлэн Дилба Шивара гэдэг байна. 62 сүдэртэд агдарны номлол бүтээл бүхнийхээ огшин болсон 90 салдан хэмээх алдарт бүтээлийн төрөвж 63 насны сүдэртэ шах 1419 дугаар он гахай жилийн өвлийн ихэнх сарын шинийн 25-нд Нирван дөрийг үзүүлсэн бөгөөд богд занхвал ламын мэндэлсэн Нирван дөр үзүүлсэн хоёр дүйчин давхацж олон шавнар нь харанхуй шөнийг өдөр мэт гэрэлтэй болтол олон зул өргөж буйнд шамдсан байдаг. Энэ цагаас хойш өнөг хүртэл өвлийн ихэнх сарын шинийн 25-ныг зулын 25 хэмээн нийтээрэн зул хөжөргөн бие сэтгэлээр буйнд шамдах их дүйчин өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Шагжаан чадагч бурхан багшийн шашин төвдөд дэлгэрхтэн зарим зангуйл нь хуучин бөөгийн ёс төрүүтэй муу заншлуузтай холилдон доройтсон байсан бүхнийг богд занхвалам залран буруу буртаг үхнээс хагцуулан шүүн тунгааж бурханы шашны хэрэггүй ариунаар дэлгэрүүлсэн бөгөөд ийхүү дэлгэрүүлнэ хэмээн бурхан багш иш уршиг үзүүлсэн байдаг. Богд занхва ирээдүйн цагт сайн цагийн мянган бурханы 11 дэх бурхан Сэнгиара хэмээх бурхан болж зам бүтэвд залран судар тарнын номын хүрдийг авгүй ихэр эргүүлэн олон эвнийг гэрүүлнэ гэсэн бошоо байдаг. Богд занхвалам 18 бот зохиол төрөсөн бөгөөд эдгээрээс нийтэд ихэд алдартай их бодмөрийн зэрэг баг бодмөрийн зэрэг бодмөрийн зэргийн хурангуутаг яндан шир журма мөрийн 3 эрхэм эдгээр 5 ном богд ламын 5 ламрим хэмээн нийтэд ихэд алдартай болжээ. Богд лам судрын ёсны Данайлагшид Нэмбүү тарны ёсны Рэн асалдан энэ хоёр номыг лайлдах гэж
замбуу твд залран ирсэн гэсэн ирээж дээдэс лам нарын дунд байдаг үнэхээр ч судрын ёсны сургаал номлолуудын хамгийн огшим нь Данаил лагшид нимбүү тарины ёсны сургаалуудын хамгийн огшим нь Ренга салдан гэж дээдэс лам нарын дунд ихэд алдаршжээ. Та бүхэн 2 дугаар бурхан хэмээн алдарсан богд занхва ловсон дамаг ламын товч намтраа сонслоо. Нэвтрүүлэг бэлтгэсэн Зэвэн Дорж, найруулагч Даваа Дорж, нэвтрүүлэгч Чулуунбат.